За энэ жилийн хувьд ер нь та бүхэн агарын бохирдлын үндсэн одоо нөхцөл байдал за шалтгаан ер нь одоо урьдчилсан тооцоололоор өвчлөлт ямар нөлөө үзүүлнэ гэсэн юм төсөөлөлтэй байна. Тэгэхээр бид нар өвлийн улиралтай холбоотой тэр өвчлөлт нөлөөлж байгаа олон хүчин зүйл байна гэдгийг нэгдүгээр ойлгох шаардлагатай. Тэгэхээр ганцхан агарын бохирдлоос болоод бүх өвчлөл үүсчихэд байгаа юм ерөөсөө биш. За өвлийн улирал тэр эрсдэс хүйтэн уур амьсгалтай болж байна. За тэр үед яг ханиад том вирусын тархалт яг нэмэгддэг тэр зүйлүүд байж байна. За мэдээж одоо агарын бохирдол нөлөөлнө. Тэгээд агарын бохирдуулагч хүчин зүйлүүдийг аваад үзэх юм бол олон хүчин зүйлүүд байж. Тэгээд бид нар бол зөвхөн гадаад орчинд харагдж байгаа утаагаа л хараад агарын бохирдол энэ утаа ингээд нөлөөлөд байна. Тэгвэл утаан дээр нэмэгдээд юу вэ гэхээр дотоод орчны агарын бохирдол гэж асуудал байна. Тэрэнд нь ер нь бол зүгээр нийт агарын бохирдолтой холбоотой нас баралтын 60% нь гадаад орчны агарын бохирдолтой холбоотой, 40% нь дотоод орчны агарын бохирдолтой холбоотой ийм зүйл байж байгаа. Тэгэхээр энэ бохирдуулагч хүчин зүйл дээр зөвхөн одоо галт хүлээд гарч байгаа утаанаас гадна энэ автомашин байж гин, тамхи таталт байж гин. За дотоод орчны агарын бохирдол гэхээр бид нар сургууль цэцэрлэгийн орчинд жишээлбэл нөгөө будаг, зунжин нэг будаг засвар үйлчилгээ хийдэг. Тэр будаг барилгын материалаас ялгарч байгаа органик дэгдэмхийн нэгдлүүд гэж байдаг. Гэх мэтлэнгээр олон одоо хүчин зүйлүүд нөлөөлнө. Тэгээд өшөө энэ өвчлөлд юу нөлөөлөх вөхөр тэгвэл өвчлөлтөд бид нар хэр бэлэн байгаа юм бэлтгэж байгаа. Жишээлбэл хамгаалт сэргийлэх боломжтой вакцины дархлаажуулалтаар сэргийлэх боломжтой өвчлөлүүд байж гэн тий. Тэр вакцина бид нар хийх гэсэн юм уу? Энэ жилийн үед бол томоогийн вакциныг бол 300 мянган тонн хийж байгаа. За өмнөх жилүүтэй харьцуулах юм бол маш идэвхтэй одоо хүмүүс хамрагдаж өөрөөр хэлбэл вакцины ач холбогдлыг ойлгож ингэж хамрагдаж байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол баг одоо 100% хүрсэн вакцин байна уу гэсэн сургалсан, эрэлхийлсэн ийм хүмүүс нэмэгдэж байна. Тэглүү яг уу нэлээд байна. Тэгээд жил болгон энэ өвлийн улирлын вакцины нөлөө маань яаж нөлөөлж ийн гэдгийг харгалзаад тэгээд одоо үнэхээр үр нөлөөтэй байна гэд явах юм бол цаашдаа 300 мянга биш 500 мянга 700 мянга болгоод ингээд явах ёстой. Дээр нь бас үнэхээр эрэлт хэрэгцээ байна уу гэдэг бас асуудал. Байгаад аваад ирдэг эрэлт хэрэгцээ нь байхгүй хүмүүс вакцины талаар буруу ойлголттой үл бас хийгддэггүй ийм асуудлууд байгаа. Тэгэхээр агарын бохирдол өвчлөл энэ асуудлыг ярихад бид нар олон хүчин зүйлүүдийг авч үзэх ёстой шүү л гэдгээ бас ойлгох хэрэгтэй. Яг өнөөдөр байгаа одоо эрсдэлт хүчин зүйлсүүдээс агарын бохирдол хэддүгээрт орж байна? За Монгол улсад 1990 оныг 2019 онтой харьцуулсан ийм хэд хэдэн томоохон судалгаанууд байдаг. Тэгэхэд агарын бохирдол бол ер нь 7 дахь хүчин зүйл, эрсдэлт хүчин зүйл гэж. Тэр үндсэн яагаад бусад хүчин зүйл нь юу юм бэ гэдээ хүмүүс бас гайхаж байгаа. Тэгвэл хамгийн одоо гол эрсдэлт хүчин зүйл бол артерийн даралт ихсэлт байдаг. Гэхдээ артерийн даралт ихсэлтэнд нөлөөлж байгаа дахиад олон хүчин зүйл байна. За хоёрдугаарт нь бол хоол хүнсний асуудал. Энэ бол эрэгтэй эмэгтэй хүүсээс ялгархгүй аль аль нь ийм нөлөөлөл үзүүлдэг. За тэгвэл хүүсээс ялгаатай эрэгтэйчүүд нь юу нөлөөлөд байна, эмэгтэйчүүд нь юу нөлөөлөд байна гэд үцхээр эрэгтэйчүүд нь тамхи архины асуудал байна. Гэтэл тамхи архины асуудал бол эмэгтэйчүүд бол бүр одоо 7-8 дахь асуудал болсон. Ингээ явж. Тийм ч учраас бид нар бэлхнээ мэдж байгаа шүү дээ. Эрэгтэй эмэгтэй дундаж наслалтын зөрөө бол 9.2 нас. Мэдээж дэлхийн нийтээрээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн насны ялгаа байгаа. Гэхдээ тэр бол дэлхийн одоо дундч нь бол 5 байдаг. Гэтэл Монгол хүмүүсийнх бол ийм их ялгаа байна гэдэг маань тэр эрсдэлт хүчин зүйлүүд маань эрэгтэй эмэгтэй хөөсөнд өөр байгаатай л шууд холбоотой. 2018 оноос хэрэгжиж эхэлсэн агарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 25 онд хугацаанд дуусж байгаа юм байна. Ерөнхий одоо том хөтөлбөртэй. Тэгээд энэ хугацаанд үр дүнд хүрсэн үү гэвэл хүрээгүй. За мэдээж агарын бохирдол нэмэгдсэн ярьдаг байсан сэдвүүд яг хിവэрэ шийдэл бол тодорхой үр дүнд хүрээгүй гэд эрдэмтэн судлаачид эрүүл мэндийн байгууллагууд бүгд санал нэгдэж байгаа. Тэгээд өнөөдөр та бүхний харж байгаа 10 жилийн өмнө ярьж байсан, 5 жилийн өмнө ярьж байсан агарын бохирдлын улмаас үүсэж байгаа өвчлөл өнөөдөр ямар түвшинд хүрсэн байна, буурсан байна уу, нэмэгдсэн байна уу? Яг боддоор энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн үгүй юу гэдгийг энэ өвчлөлд үзүүлж байгаа одоо хувь нэмрээр л харуулна шүү дээ. Тэгэхээр та бүхний судалгаан дээр яг яаж харагдаж байна? За тэгэхээр өвчлөл нас уралтанд ялангуяа нас уралтанд хүргэж байгаа 2-3 үндсэн үндсэн өвчлөл байгаа. Тэр нь болохоор зүрхний шигдээс тархины цус харуулт энэ хоёр 1-2 дугаар байранд ордог. За тэгээд дараагаар нь илэгний хавдар, осол гэмтэл гадны шалтгаантай ийм одоо хүчин зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ зүрх судасны өвчлөлд бас л одоо олон хүчин зүйл нөлөөлнө. Тэрний түрүүн хэлсэн даралт ихсэл, тамхи архи энэ одоо асуудал хоол хүнсний асуудал байж гин. Өөрөөр хэлбэл одоо таргалж гэдэг юм уу те.
ийм асуудлууд байна. Тэгээд тэн дээр нэмж хамгийн гол юу бол агаарын бохирдол ганцаа байхгүй. Агаарын бохирдлыг ярихдаа бид нар дахиад хэлэхэд дахиад гадаад орчинч тэр дотоод орчны агаарын бохирдлыг бид нар хамтд нь авч үзэх ёстой. Зүрх судасны өвчлөлийн зүгээр нас баралтын зүй тогтолцоог харахад сүүлийн 10 жил харьцангуй буурж ирж байгаа нас баралт нь. Одоо саяны зүрхний шигдээс тархины цус харуулдар бол энэ бол буурс дундаж үзүүлэлтийн аваад үзвэл буурс үзүүлэлт. Гэхдээ аливаа нэг юмд би дахин хэл аливаа нэг юмд ганцхан хүчин зүйлийн нөлөөр энэ асуудлууд сайжирдаг юм ерөөсөө биш. Жишээлбэл энд бол 100% агаарын бохирдол тэгсэн буурсан ингэсэн тэрнтэй холбоотой гэж тайлбарлаж бас боломгүй. Жишээлбэл магадгүй энэ эрүүл мэндийн салбарын тусламж үйлчлэгээ технологич өөрөө сайжраад байгаа байхгүй. Тэр зүрхний шигдээс бол тэнд нь стент тавьчих чинь тийм. Энэ эрүүл мэндийн салбарынхны оншилжийн цаг хугацаанд нь оншилжийн тэгээд яаралтай хариу арга хэмжээг нь авч чадж байна. Энэ технологийн дэвшил эрүүл мэндийн салбарын хөгжилчийн өөрөө энэ зүйлүүдэд маш сайн нөлөөлж байгаа. Өшөө нэг зүйл бол мэдээ зүрх судасны өвчнөөс гадна амьсгалын замын өвчлөл ямар байгаа юм бэ гэдэг ийм одоо зүйл зайлшгүй харагддаг. Тэгэхээр амьсгалын замын өвчлөл бол аажмаар энэ бол нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ нэмэгдэж байгаа зүйлд бол агаарын бохирдол нь ч нөлөөлж нөгөө тамхи бусад одоо хүчин зүйлүүд маань нөлөөлж байна гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжиж байгаа зардал нийт одоо тусламж үйлчилгээнд бас хүрэлцэхгүй байна. Эмнэлгүүд одоо санхүүжилтгүй болоод зогслоо гэсэн мэдээллүүд маш их байна. Тэгэхээр ерөн зөвөр үндсэн шалтгаан нь яг юу юм? Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ төрлийг зөв ангилж чадж байгаа юм уу? Яг ямар одоо тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалыг санхүүжүүлэх ёстой? Энэ дээр та бүхэн ер нь одоо ямар нэгэн гарц гаргалгаа байгаа юу? Зүгээр миний зүгээр хувь хүний зүгээс харахад нэгдүгээр бид нар эрүүл мэндийн одоо за яг хөө энийг хэлэхээр ард иргэд маань бас их эсэргүүцдэг л дээ. Гэтэ би яг бодиттой тоогоор нь л хэлээ. Эрүүл мэндийн даатгалын санг тэр бүрдүүлж байгаа сан маань мэдээж хангалтгүй. Дахиад нэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа нэг нь энэ сан маань хангалтгүй. Тэр жишээлбэл хуурай хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс жилдээ эрүүл мэндийн даатгалд нэг 75,000 одоо нэг 80,000 орчмол төгрөг төлж байгаа. Жилдээ шүү дээ. Хуурай хөдөлмөр хэл. Тэгээд тэр хүмүүс бол өвдөхөд магадгүй 800,000 төгрөг, дооройход л 800,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авах. Эсвэл 8 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Тэгэхээр энэ бол манайхны нэг тулгамж байгаа асуудал нь бол энэ төлж байгаа татврын хэмжээ бол ийм хэмжээтэй байж байна. Нөгөө талаараа нэг хэсэг манай эрүүл мэндийн тогтолцоонд бас байгаа. Энд дахиад хүн бол зөвхөн хувь хүний асуудал ерөөсөө биш. Тогтолцоонд ямар асуудал гарсан гэхээр бид нар бүх юмыг даатгалаас 100% даана гэдэг нэг хэсэгтээ нэг тийм одоо асуудал гарсан 21-22 онд гүйцэтгэлийн санхүүжилт бол 100% энэ онцлогоог 100% даатгалаас дааж ин энэ эмчилгээг 100% дааж ин гэдэг. Энэ дээр дэлхийн нийтэд co-payment буюу ямар нэгэн байдлаар заавал ийм хамтын төлбөр байх шаардлагатай. Жишээлбэл та мэдж байгаа одоо бид нар эмнэлэгт үзүүлэхэд нэг 16,000 орчим төгрөг даатгалаас төлдөг. Ямар ч хамтын төлбөр байхгүй. Зөвхөн нэг талаас хөөж 5% ч юм уу 10% нь тий хамтын төлбөр тавьчих юм бол нэг 500 төгрөг л энэ л асуудал би хэлж байгаа. 1000 төгрөгийг л хамтын төлбөрөөр тэр хүн цагаа захиалгахтаа төлчих юм бол иргэн илүү бас хариуцлагатай болно. Эрүүл мэндийн салбарт үйлчлүүлж байгаа хүмүүс тэр дараалал нь ойлгомжтой болно. Яг л цагтаа үзүүлдэг ийм тогтолцоо бий бол. Тэгэхээр энэ лүү бас манай эрүүл мэндийн салбар ер нь чиглэж байгаа ойрын хугацаанд бас иймэрхүү шийдвэрүүд гарах ийм одоо боломж байж байгаа. Тэгэхээр санхүүжилтийн асуудал байханд мэдээж санхүүжилтэн дээр зөвхөн даатгалаас 100 бүх даатгалаас цугласан мөнгөөр энэ эрүүл мэндийн салбарын асуудлыг шийднэ гэх хэцүү. Дээр санхүүжилтийн даатгалын төлбөрийг нэмэхээс гадна мэдээж улсын төрийн одоо оролцоо энэ дээр зайлшгүй чухал. Ямар жишээлбэл магадгүй хөрөнгө оруулалт дээр нь тий. Түүнээс биш даатгалагчийн даатгалаас авсан тэр мөнгөөрөө тоног төхөөрөмж худалдаад аваад явах юм бол улсын эмнэлгүүд ийм боломж үнэхээр одоо хангалтгүй хөрөлцөв. Өшөө нэг юу бол мэдээж даатгалын санхүүжилтийн тогтолцоон дээр тодорхой хэмжээгээр сонголттой байж болно. Олон улсын юмнууд байна л да. Тэр даатгалынхаа янз янзын даатгалын хувийн даатгал байж болно тий. Улсын даатгал байлаа гэхэд сонголттой байж болно. Үйлчлэгээ авах их татвар төлөөд илүү их үйлчлэгээ авах боломжууд бас байж шүү дээ. Гэтэл манайхан бүгд яг адилхан. Бүгдээрээ л нэг төрд ажиллаж байгаа бусад хүмүүс бол хуваараа төлдөггүй хүмүүс бол мэдээж илүү их төлбөр төлж байгаа. Бараг одоо жилдээ 500,000-аас 1 сая тэрнээс ч одоо давсан эрүүл мэндийн даатгал бол төлж байгаа. Гэхдээ Монгол
энэ даатгалын тогтолцоо эв санааны нэгдэл буюу би өвдөггүй байсан ч гэсэн миний аав ээжид тэр миний төлсөн татварын мөнгөөр тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа гэдгээл бид нар бас сайн ойлгох хэрэгтэй.